Бид одоо бас нэг талаас одоо мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг гэдэг ч одоо нийгмийн харилцаа хүрээнд тодорхой төрлийн ажлуудыг одоо зохион байгуулдаг. Тухайлбал бид одоо бас Монгол Улсын эргэлэгчийн санаач бас нэг тэрбум үндэсний хөтөлбөрт одоо оролцож бас мод тарьсан байна. Дээр нь одоо бас анслагдсан газар байрладаг сургуульд одоо бас номын ханд өгж байсан та бүхэн мэдж байгаа Magic Box гэж одоо бас номын санд огчуулж хүнд одоо бас өгдөг юм иж хэдийн орны хамт олдоо зориулж 2 номын санд огчуулж өгсөн байгаа. За нэг номын сан бол Улс аймгийн Өндөр хангаа суманд. За нэг номын сан Дэнжи мянгийн одоо хүүхдүүдэд одоо очиж тэнд одоо бас ашиглагдаж байгаа гэдэг бас хэлмээр байна. За дээр нь одоо бас байгалийн гамшигт нэрвэгдсэн арт иргэдэд за онцгой байдлын ерхий газраас зохион байгуулсан зуудад нэрвэгдсэн одоо энэ малчтад одоо туслагаанд бас нэгдэж ингэж оролцож байсан. За өнөөдөр энэ талаар гэвэл ерхий боловсролын 29-р сургууль бол тусгай хэрэгцээт хүүхдүүд суралцдаг юм онцгой юм үндэсний хэмжээний юм сургууль байгаа. Тэгэхээр эдгээр хүүхдүүдийг одоо суралцах хөгжөхөд одоо бас бусдын дэмжлэг бас хэрэгтэй гэдгийг одоо бас бидний одоо хамт олонс мэдрээд нэг бага хэмжээнд оролцож байна. Тэгээ энэ телевиз үзэж байгаа нийт олон нийтийг бас энэ тусгай хэрэгцээт хүүхдүүдэд одоо бас туслах энэ аянд нэгтгийг бас уриалж байна.